За Сэлэнгэ аймгийн Орхон сумд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Морьтон тал компани захирал Инх Баттай уулзж байна. За сайн байна уу та? За сайн байна. За сайхан намардж байна уу? Сайхан намарч сайхан. Сайхан байна. Урга царин байна уу энэ жил? Энэ жил яг гантаа ч гэсэн боломжийн хэмжээгээр ургац авч байна. За энэ жил ер нь газар тариалангийн төвийн бүстэй бас нэлээд гандлаа. За ургац тарианы гарц ер нь одоо бас сайнгүй байна гэж дуулж байна. Энэ Орхон сумын нутгаар ер нь энэ жил зун зуншлаг ямар болов? Тариа ургамлын гарц ямар байв? Ер нь бол хаврын чиг бол гайгүй байсан. Ер нь өрнөстэй бойлол бол ер нь нэлээд сайн чигтэй. Гуурс бол жоохон бага байсан. 7 сарын 20-нд ер нь бороо ороогүй дээ. Хөрсөн дээрээ 40 гарч халаад таалж. Энэ жил одоо энэ баруун бүрнгээс наашаа орхон тул цээл баруун хараа зүү хараа айхтар гам бол түүхэнд байхгүй гам боллоо. Ер нь энэ жилийг тэгээд ер нь яаж авж гарав? Ямар арга хэмжээ авба? Манайх ер нь 2023 оноос хойш дархны одоо биоондөр компанитай хамтраад биобактерийн барьдаа хийж байна. Дархан гомат хийж байна. Тэр хоёрыг л хэрэглэлээ дээ. Хавар бол яг нэг нийлүүл бардаа нэг баг зэргийн талбайд хийсэн 25 тоног аваад. Тэгэл тэрний хүчинд ямар ч байсан тодорхой хэмжээний ургацуул аваад байна. Энэ жил буудаан тариалт ерөнхийдөө буурчлаа шүү дээ, тийм үү? Улсын хэмжээгээр буурч байна. За мэдээж энэ одоо өнгөрсөн хавраас л яригдсан ерөнхийдөө энэ хэлэг айл татвартай холбоотой асуудал яригдаад бараг тариаланч тарих уугүй юу дээрээ тулаа. Тэгээд нэг жоохон тарьсан баг. Ер нь энэ тариалт яагаад ингэж томигдож буураад байгаа юм бэ? Ямар шалтгаан байна? Энэ угаасаа л алгууштай л да. Нөгөө гайлын татвар тэгсэнтэй холбоотой. Тэгээ хавар тариалт эхлээд явчихсан гоо шийдвэр гаргаж чадаагүй ердөөс Улаанбаатар гурлын үйлдвэрүүд нь манайх бол ер нь Улаанбаатар хангалттай байгаа. 2-3 жилийн удаа хангалттай байгаа байхгүй. Ер нь ихэнх нь аравс руу орлоо. 60-70% нь аравстай. Аравс нь бол их сайхан ургасан. Хорхоо ороод өрдөөс шавж ороод ямар ч төрлийн бодис цацаад энэ жил нэмэрсэн. Энэ хангаад агаад цэцэг дэрвэх орж ирэл өрдөөс 5 хоногийн дотор л идэв тасч. Аравсыг ичнээн ч сайхан талбай байсан баг. Улаанбаатар бол харин оргож авч энэ байгаа л да. Гэхдээ нэг тодорхой хэмжээний айхтар халсан болохоор буталтай байхгүй. Ердөөс нэг төрөөс нэг ширхлээ. Тэгээ яг бордооны хүчээр өрнөстэй талбайгаас бол 10 гараал. Гуурстай талбайгаас 4-5 зайд явж байна. Ер нь бид одоо манай энэ тариаланч цаашдаа энэ доортондоо тэмцэхэд ер нь ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бол яаж явах хэрэгтэй юм бол тийм ээ. Энэ жил бас нэг юм туршлага болол авбуу. Тэглээ л дээ. Энэ жилийн хувьд өрдөөсөө би үзэж харагдаагүй тийм. Ерөөхдөө 8 сарын 1-нд манай аравс янзын гоё байсан. Тэгэл 5-ны хооронд л байхгүй. Тэгээд мэрэгжлийн яналтаас Сэлэнгээс удаач хүмүүстэй ханчлаглаасуудыг дуудаж ирэл. Бүгдийг нөзөөдлөө л дээ. Тэгээд өрдөөсөө энэ шавж бол өрдөөсөө бороо орвол 2 өдөр үргэлжлсэн бороо л байхгүй болчих. Айхтар ган яг цэцгэлтийн үед нь тэр өсөлт үржилтийн тийм хугацаа тарчих шиг л. Яг өөртөө дэрэгдээ байж харж байгаа за орлоо гэл ямар төрлийн бодис цацсан ярдасаа тэр нэмэргүй. Энэ жилийн хувьд нөгөө Улаанбаатар байгаа хүмүүс чинь хавар авахгүй гурлын үйлдвэрүүд нь гайл татвар нь тэглээг байсан. Тэгээд ер нь ихэнх нь аравсал тарих гэсэн зорилготой. Манай энэ Орхон сум ер нь нийтээр 60-70% нь удаад аравс тарьсан байхгүй. Тэрнийхээ тэгэл ихэнхийг хорхоод идүүлээд одоо ер нь за хүндөвтөр байдал байна л да ер нь газар тариалан. Өртөг өсчлөө. 1 тонн удаан өртөгөөр сая гараад явчих чинь. Ер нь газар тариалангийн асуудал жоохон хүндрээл биш. Ер нь цаашдаа энэ зүгээр төр засгаас одоо салбарын яамч гэдэг юм уу засгийн газраас энэ тариаланчдыг одоо бодлогоор дэмжих яаж явуул
дундаж одоо энэ аж ахуйн нэгжүүдийнхээ цаашдын тогтвортой үйл ажиллагааг нь явуулахад ер нь яамаар хийвдгийг та зүгээр бас ямар бодолтой явдгийг гарц гаргалгаа юу вэ? Ер нь яг энэ хөнгөлтэй зөйл бол олгож байгаа юм л. Хугацаа нь арай жоохон богиндоод байгаа. Нэгээс 2 жилийн хугацаатай, 1 жилийн хугацаатай. Одоо энэ дээр бол одоо бүгдээрээ тоног төхөөрөмж техник бол ер нь Болчлоо шүү дээ, тийм ээ. Америкийн бүх сайхан одоо хаанахын бидний бүх сайхан тоног төхөөрөмжийг бол авчлаа. Хөрстөөгөө хайраад зай сурчлаа. Газар тариаландаа бол яаж тарих хэмжээгээ сурчлаа. Ганцхан одоо ингээл яг нэг иймэрхүү хүнд жилдээ бол одоо яа тийм бэ? Хугацааг нэг жоохон сунгаад өгдөг юм уу? Тиймэрхүү арга хэмжээ авчвал төр зэсэг бол өөртөөс хангалттай сайхан нэмжиж л байна л да. Яг нэг шийдвэрүүд л нэг жаахан хоцорж гараад байгаа юм. Энэ жилийн үед хэд л одоо 7-8 сард л гайл будаа одоо жишээ татвартай болгож байгаа жишээ нэ. Энэ нь болохоор Орос улбооноос бас тодорхой хэмжээний гам болцсон. Хилийн өргө хаагаад ирэнгүүт л манайх за. Манайхаас давхар хаагаад татвар тогтоод эхэлж байгаа. Танайхны хувьд ямар технологи яг мөрдөөд бариад явж байна? Хөрс хамгаалах тал дээр тийм ээ. Тий. Манайх одоо тэг элдний шүүлэгтэр нодлон жил сүрлөө өчлөлт бий болгоод. За. Тэгээд тэг элдний шүүлэгтээ тарж ислээ л дээ бас. Монгол зарим газараа юу яах юм бэ? Хөрсний илжирэл гэдэг юм өсчихдээ. Бороо их ороод ирэхээр тэгээ будааны үндсний илжирэл гэж үсээд цагаан төрөө их үсдэг. Механик өрн шийхээр чинь салхи ихтэй болцсон. Гой нэг өнгөөрсө авч явчих гал. Ер нь бол тэгэл мал оруулахгүй л байх л тийм бодлого гарч байгаа. Тэгээд энэ жилийн үед бол хүнд хичээлүүдээс ямар ч одоо малчтаа одоо тэмцээд ээж болдгоо. Одоо уламжлаад ирсэн Монгол арга ба шүү дээ. Тэрнээсээ ердөөсөө салж болж чадахгүй. Би бол нэг айхтар малчтайгаа нэг тэмцээд байх нэг ойлголцоод хоорондоо би одоо ингээ хашаа барьчлаа шүү. Та хэд нэг малаа өтө оруулчаараа гэдэг. Яг манай полны хашааны гадаа нэг 300-400 м айлуу зөндөл байна. Ердөөс намар болтол нэг ч мал оруулсангүй. Манайх бол тэр малчд энэ тэр хашаагаа сайн барьцсан. Тэгээ ойлголцолтой байхад бол яг Гайгүй болчих юм байна л. Зогцоод яваад байна гэдэг тийм. Зогцоод явж байна уу? Тэгвэл хон жошиг хэрэлдээл одоо танах нэг малаа хийчлээ. Тэгээ торгон морин инээ тэргээд аль талдаа охирлоо. Нийт одоо ард иргэд бол тариаланчдыг юу гэдэг вэхээр энэ одоо тарж ургуулаад ерөөсөө маш их ашиг олдог ийм хүмүүс ингээл яриад байх юм. Тэгэнгүүтэл одоо дэмжлэг тус төр засгийн дэмжлэг тус одоо хөнгөлт зээл мэлгээд ингээд байхын гэсэн тийм нэг ойлголт яваад байх шиг байна л та. Тэгэхээр яг одоо ингээд өнөөдөр тариаланчид бол та түрүү ярьлаа ингээд техник технологийн хувьд бол ингээд болчдгийм байна. Тийм ээ? Тарьж сурчлаа. Арга технологийн хувьд бол бас гарч шийдлийн ингээд олж байна гэж явж байна. Ер нь энэ газар тариалангийн Монголын газар тариалангийн үйлдвэрлэл салбар маань яг өнөөдөр ер нь яг за тэрийг нь нэг ингэчүүл нэг болчих гээд байна гэсэн зүгээр та ямар бодолтой хэвд зүгээр хувь тариаланчийн хувьд. Ер нь ингээл харахад нэг хайхтар ингээд удаа аваад ингээл хүн харахад бол их хэмжээний зөндөл харагдаад байгаа учраас Ашиг олоод байгаа юм шиг тий. Нэг ширхэг техник аваад өдөрчөөд 3 жил нөгөөт 4 жил нөгөөт их өрөнд явсараад л тэгэл банкны зээл өөр ингэж явсараад өрдөөсөө энэ жилийн хувьд нэг иймэрхүү давтагтаад явчвал ер нь 2-3 жилийн дараа Монголын газар тариалал унахад бол ер нь бэлэн болцсон. Технологи сайн барьж ер нь маш чанартай юм ихгүй бол. Технологи бариад явна гэхээр одоо яаж одоо хөрсний чийг байна. Ямар эрдэс бордоо хэрэглэх үү? Хөрснийхөө ялцангуудсаа яах вэ? Яг юунда энэ жил одоо ямар хэмжээгээр тарих вэ гэдэг. Аль бордоогоо хэрэглэх үү? Тэгээ уул нь одоо харьцангуй хөгжчлөл л одоо
ийм талбайд азот нь тийм байна, фосфор нь тийм байна, калий нь тийм байна гэж гараад ирж байгаа. Био ондрог гэж та түрүү ярьлаа. Манай үндэсний дотоодын үйлдвэрлэгч бордоо гаргаж байна. Энэ бордоо яаж зохицож хэр үр өгөөжтэй байна? Бусад одоо гаднаас импортоор орж ирж байгаа бордоонуудаас ялгаа нь юу байна тийм ээ? Одоо яг зөв зохистой хэрэглүүл харьцангуй яг ингээл ялгардаг юм л да. Одоо аравсан дээрх яг нэг цэцгэлтийн үнэх нь биогом гэдэг бордоо хэрэглэхэд бол эрдэс 7 хоногийн дараа илт мэдгэж байгаа. Маас нэмэгдээд. Энэ жилийн хувьд бол яг хэрэглээд нөгөө хөрсөн дээр 40 50 хүрээд ирэх хэрэгтэйсээ тийм нөлөө багт. Гангийн жил. Жаах яг нэг бороотой холилдоод тэр үедээ хичээл явах. Манайх ч тэгэл эхлээл гам болоод стресс тайлна гэл биогом хийлээ. Тэгээ ардаас нь дархан гомат тэгэл ерд 2 төрлийн бордоо гэл. Яг тэр хийсэн талбарууд харьцангуй гайгүй. Азот, фосфор, калий нэг хойлмол нийлбэл бордоо энэ жил бүр хэрэг болсонгүй. Задрал бах та өрийн буданд энэ чинь байж байгаа. Хажууд нь бүхлээр байж байгаа шорон дотор. Байгаад л цаг уурыг бол эрдэс өдөр хийж дийлэхгүй л байна л да. Юм хөгжөөд. Нэг 4-5 сард одоо яг Жинжлээ Монголын газар нутгаар таймтай ийм гам болох юм байна. Иймэрхүү бороотой байх юм байна. Хинч гаргаж чаддаг. Будааны чанар ямар гарч ийн энэ жилийн хувьд? За ер нь тэгээд юу вэ дөө? Гайхтар сонь. Манай талбайд л жоохон завлаг багтаах юм. Бус газар нь болохоор цавлаг өндөртөө. Натур бол манайх чинь 8 гарчаад идэв. Энэ жилийн хувьд одоо юунаасаа шал алдчихваад бол гайхаад гэж. Чанарууд яг хөө тэгээд бүх гурлаа өдөртөө тэнцэл явж байна л да. Энэ үр сортын бодлого гээд алдагчлаа л гээд байх юм замбраагүй тариалж байна гээд байх юм. Зүгээр одоо энэ орхон сумгээд танаа энэ хавийг эргэн тойрны тариаланчд ер нь дархан сортын үр хөвчлэн тарьж гэнэ үү? Бас гадны янз янзын үр оруулж ирээд тариад байна уу? Ер нь үр нутгшуулах гэдэг талын юмнуудыг яаж ажиллаж чинь та бүхэн? Ер нь дархан сортууд бол одоо 144, 93 энэ төр бол арай шалгараад арай Монголын нутагтаа бол ер нь тохирч. Тэгэхээр дархан сортуудаа бол арай төлхөө ашиглал орхны гантай нөхцөлд. Ороос авчих юм байна. Арай төсвөртэй. Гам болно гэд мэдчихдэг бол тэгээд эдэншүүлэхтэй болж байгаа. Зүгээр бороо ихтэй байх юм бол бас тэр чинь харьцангуй муу талтай байдаг. Сүрлөө өчлөлтөнд ороо мөөгөнцөр хөгзрөлт энэ их явагддаг юм. Тэгэхээр одоо эрдэсээ тэгэл эд манай эрдэмтдийн Мардан Баатар зэрэгс энэ хавьд одоо олон жил 50-60 жил тарьцаас энэ зөвлөмжийг дагаал. Би бол явж байгаа л та. Мардан Баатар ер нь зүгээр гол зөвлөдөг нь та бүхэд хэлдэг гол нь юу вэ? Зүгээр технологи тал дээр хэлж гэнэ үү? Ер нь технологи. Ер нь бол энэ дорхон био ондрогын бактерийн болдог бол маш төлхөө хэрэглэж байгаа. Тэрний хүчиндээ яач гайгүй авчих. Аргагүй одоо тэр хүн ч одоо насаар явцсан. Мэдэрч юм л та. Энэ жил ер нь тиймэрхүү жил бол тэдэн санжийн гүнд суучжээ тий. Манайх бол одоо ингээд за энэ жил одоо 5 санжийн гүнд суулгах, 6 санж суулгах, 3 санж суулгах гэдэг чи ердөөс. Байгаль цагаараас шалтгаалдаг байхгүй. 6 маргаан санж суулгачих юм бол бороо ихтэй жил бол гарч ирэхгүй. Нарийнхаа шимбэр юм гараад ирж. Иймэрхүү гантай жил бол тэгээс ачвал маш сайхан гарч ирнэ. Нөө сүрсний нэгтэрчл баг гантай болохоор энэ жилийн арай жаахан дээшээ ичээд 2-3 санж тэнгод гам болоод тэг гам болохоор яг хөөр нөгөө өшний чиг чи халаад ирэнгөө доошоо өрөнгөөдөөс доош яваад өгчхөр тэгээд бас асуудалтай болчих. Тэгээд одоо 25-6 жил тарьжлаа л да тэгээд газар тариалан дээр нь алдаагүй жил гэж юм байхгүй. Тий. Алдаал тэрийг суралцаал гэдэг. Одоо насаараа л тарьсан бүгдээрээ л тэгэл энэ жил уулын тэгсэн бол тийх байжтэй гэл. Тэгэл хийж байгаа юм шиг.
Яг одоо та бүгдийн энэ тарж ургуулж байгаа хүнсний улаан буудаа үн ер нь яг та бүгдийн одоо үн өсөж гин үү? Энэ жил нэг жоохон тодорхой хэмжээгээр өслөө. За. Тэгсэн мөртлөө ер нь бол ингээ ургас баг автсан нөхцөлд бол тийм одоо нэг тэдэн төрөний зардал гаргаад эргээд амиа барьна гэсэн ойлголт бол байхгүй. Тэгэхээр зардал юм гаргаад эргээд одоо тэр бүтээсэн бий болгосон юм а яг одоо өөрсдийнхөө санаж байгаа хэмжээндээ хүртэл борлуулад ингээд нэг сайхан гоё явах боломж олцоо харагдаал байгаа гэдээ ярьж байна. Энэ яг ийм болгоод ер нь одоо яах ёстой юм бэ? Ямар ч асуудал байхгүй болоо гэж бодлоо л та тийм ээ. Ер нь бол газар тариал яах вэ? Нэг 2 3 жил алдаад нэг жил сайхан ургас бороо хор орцсон байхад бол нөхчин л дээ. Ер нь. Яг тэр боломжоо нь одоо энэ жилийн хувьд ч юм уу ерөнхийдөө яг нэг бол намар нь их бороо орчод байна, нэг бол одоо айхтар гам болчиход байгаа байхгүй. Энэ манай энэ орхон сумын хавийнхан чинь 23 онд айхтар 21 хоног үргэлжсэн бороо орлоо шүү дээ. Намар нь. Тэр бол ердөөс ихэнх газар тариал ингээ. Ер нь айхтар хохирол очирсан ердөөс ихэнх нь англиа хийцээсэн 70-80% бүх талбай будаан соёолоод авах газар байхгүй. Тэгэл ихэнх нь ер нь будаач хийцэн араасаа тарих. Араасаа тариад ирэхэд хорхоос авчгүй ер нь одоо бол бүгд технологи мэддэг болчихлоо. Яг тиймэрхүү хавцаа тиймэрхүү бордоо хэрэглэе. Ганг бол ердөөсөө авч чадахгүй. Тэрийг яах вэ гэхээр одоо фойл руу мал оруулахгүй бол яг тэр хөрсний чи нөгөө элэн шүүлэг одоо тэр одоо хөрсний нүржил шимч одоо малын хөлөр ингээл хавар шуурчж байгаа шүү дээ. Тэрийг л одоо хамгаалах юм да. Мал оруулахгүй байх л. Тий. Мал оруулахгүй тэгэл ер нь болж өгөл ер нь хөндөхгүй байгаа гэвэл. Тэгсэн байхад бол манайхан ч одоо бүх технологи мэддэг болчихлоо шүү дээ. Тэсээ бүхэн сайхан техникүүдээ бүгдийг нь авчлаа. Улсын хөнгөлтөө зээлүүдэг бол хангалттай л хэрэгжилсэн. Эргээд төлбөрийн нөхцөл дээрээ л бүгдээ баларчаад байгаа байхгүй. Тэр төлбөрийн нөхцөлийг одоо уян хатан байлгах. Жоохон яг хугацааг нь одоо нэг 2 жил гээл тэгэхэд нэг 4 жил 5 жил ч юм уу тий. Тодорхой хэмжээний. Тэгээд өгчдөг бол болж юм л та. Энэ жилийн хувьд одоо Сэнэг аймгийн Мандал суманд бол ердөөс бороо орсонгүй. Манай тэнд нэг хэдэн гадарс ердөөс соёл цайтай янз ил байгаад байгаа ердөөс. Сүүлд одоо хадаад боож юм л та тийж. Хороо жоох үнслэхгүй болчих. Тэгээ сумаараа нэгцэн арга хэмжээ аваад ямар ч хэсэн тодорхой хэмжээнд банкнд албан өсөлт өгчөөл гэж байгаа. За баярлалаа танд.